Hello, юу яцхан би нэг жижиг мини tiny shopping haul хий гэж бодож байна. Тэгээд ер нь бол shopping хийхээ болцсон л үлээ л дээ. Хэд хэдэн дэлгүүр ороод тэгэл уттай юмнуудаа барайл. Тэгэл гэртээ ирээл ахиж өмсч үзээл задлал. Гэт нэг team shopping ерөөсөө хийгээгүй айгу утсан байна. Тэг өчигдөр хэд хэдэн юм авах зорилготой гарсан. Тэгээд зорьсон юмнууд маань бол зарим нь таалагдаагүй, зарим нь байгаагүй. Тэг тийм болохоор зүгээр тухайн үед харж агаад гоё ч юм уу гэж бодсон жоох юм авчихсан юм. Тэрийг харуулъя гэж бодсон юм аа. За тэгээ юу авсныг харцгаая. За эхнийх нь баян шүү дээ. Би тайдад харуулчаад гялс өмсөж сумаар байгаа байхгүй юу? Энэ болохоор грийн пажама байна. Тэгээ би энийг авах ямар ч төлөвлөгөөгүй байсан юм. Явж исэн чинь таалагдаад тэгээ өмсөд үтсэн чинь амар хөөрхөн. Тэгэхээр навцсан. Тайд энийг хідээр авсныг маань сонсвол гайхна. 125,900-аас 79,900 болоод хямдарчихсан байна. Цамц болон өмдний юм хослол байгаа байхгүй юу? Хамгийн таалагдсан юм нь өмднийх нь хэлбэр тарпизм биш, өргөн биш, шууд шув шулуу. Тэнгуут айгу гоё харагдчих байсан. Би энэ дээр ингээд нэмраад байдаг материалтай биш, гэхдээ маш тухтай. Тэгээд хөөрхөн өнгөтэй. Тийм болохоор авсан юм аа. Ваа, тухтай. Энд гэхдээ их дэлгүүрийн калиопт бол байхгүйсэн. Наадмын калиопт байсан. Сайзуудаас нь хэд байх шиг байна лээ. За дараагийнх нь пүүз авсан. Вайнс ороод, вайнс орох зорилго маань болохоор энэ пүүз байгаагүй. Энэ гутал эсэхгүй юу? Зургийг харахаар амар хөөрхөн заяа. Тэг яг очиод өмсөхөөр тухгуугаас гадна яг ботсон шиг тийм хөөрхөн байгаагүй. Тэгээд энэ пүүзийг харсан чи айгу гоё өнгөтэйс. Зяа энэ байна. Энэ пүүзийг авсан шалтгаануудын нэг бол өнгө. Энд гэхдээ өнгөд нэлээд айхтар цайвар харагдаж байх шиг байна. Тэгээ хоёрт өмсөд үзэхээр энэ пүүз айгу хөнгөн юм билэ. Тэгээ гуравт болохоор энэ пүүз маш гоё нэмгэн ултай. Нөгөө Rose-гийн Puma үдээсээ нөгөө хажуу талтай хийж мэдэг юмтай штэ. Тэрийг яхав дуурайсан гихэнжтэй хашийн. Гэтэ тэрнтэй ижлэхэн загвартай юм лээ. Үдээсээ хажуунаас нь гаргаж ирдэг. Энэ цагаан үдээсийг авчиж болно. Дараагийнх нь болохоор бид хоёр hair oils дээр зөвхнүүд захихтаа надад загварын таалагдаад өөртөө нэгийг хамт захисан цүнх байна. Тэг бүх юм нь хөөрхөн заяа. Тоо хөөрхөн. Яагаад гэхээр нэгдэж биш штэ. Амар гоё чанартай материалтай заяа. Хоёрт өнгө нь гоё, гуравт хэмжээ нь надад бүр яг гоё таарч байгаа. Би ч өдөр тутмдаа ингээд лаптоп, моп өөр баах юм авч явдаг. Тэгээ лаптоп бүтэн багтангуудаа хамгийн гоё нь байна штэ. Энэний ингээд мөр юм өргөн байгаа штэ. Тэгэнгუთ энд би ингээд лаптоп хийгээд, pocket, чихвч бүр бүх юм аагээд өөрөнгөт ингээд ямар ч ачаал байхгүй. Мөрөнд үнэхээр маш их таалагдаж байгаа. Өөртөө авсандаа баярлаж байна энэ цүнхийг. Hair oils дээр тэгтээ байхгүй дууссан. 415-аар зарагдаж байсан санагдаж байна. Зяа одоо болохоор бүгдээрээ үс ярьцгаая. Үсэнд асуудал үүссэн. Тэр нь юу вэ гэхээр миний нөгөө hair care видеого хийж явахдаа л хэлжсэн. Үс маань жоохон тослогдоод байна гэд. Тэгээ уржиг дээр хувийнхны гүн цэвэрлэгээ хэлгүүлээд тэгээ би шампунаас солих хэрэгтэй байна. Тэгээ гэрээр гуйжуулж явах хэрэгтэй байна гэж бодсаахгүй. Тэгээл Well-be ороод шампун сонирхол Cause энэ орж шампун сонирхож жагаад энэ нөгөө Ladore-ийн шампун болон treatment хоёрыг авсан хгүй. Энэ хоёрыг авсан шалтгаан нь би нөгөө хит юм амар хүн шампунаас хэрэглэмээргүй байсан. Энэ шампуныг болохоор өдөр тутамдаа хэрэглэж болно. Дээрээс нь ангижруулагчийн хуйхандаа бас түрхэж болдог гэсэн. Тэгээ шампун нь болохоор угаахад нэг тийм лимон шиг үнэртэй. Ангижруулагч нь болохоор бүр ингээд амар сэнгэндэг. Тэгээ хэр үр дүнтэйг нь бол одоогоор мэдэхгүй байна. Ютач нэг 7 хоног хэрэглээд үзэхэд үр дүн нь мэдэгдэх бах гэж бодож байна. Тэгээ сүүлийнх болохоор гоё материалтай цам зовсон. Bad Blood-ийн тэр дэлгүүрлөө би ерөөсөөр орж үзээгүй байжгаад орж үзээд хойно юм биеттэй үсгтэй урталтаас биеттэй юм логотой. Тэгээд хамгийн гоё нь ханцуу. Материал нь амар гоё. Аюу сайн сундаг. Тэгээ энэний үн хэд вэ? За ямар ч байсан бас нэг seasonal sale гээд 30% хямдарсан байсан. 320-оос 30% хямдарсан байсан. Эндээ тэгээд мини шопинг хаалтай маань хамт байсанд баярлалаа. Баятай.